За ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотой яг маш тодорхой 3 асуулт асууя. За нэгдүгээрт хуримтлын сангийн хөрөнгийг ямар өгөөжтэйгээр ямар хугацаатаагаар байршуулад 495 тэрбумын хөрөнгийн өгөөж нь 1% тэнцэх буюу 4.9 тэрбум төгрөг байгаа вэ гэдэг нэгдүгээр асуулт. Энэ хүрээнд бол засгийн газрын 25 оны 72 дугаар тогтоолоор баталсан хөрөнгийн удирдлагын бодлогоор Монгол банк бол хөрөнгийн удирдлагыг хийж байгаа. Энэ талаасаа энэ тухайн бодлогын 4.2 дээр бол яг ямар хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү оруулж болох вэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Мөн түнчлэн 4.1-д нь өгөөжийн хэмжээ үндэсний баялагын сангийн тухай хуулийн 13-т заасан өгөөжөөс доошгүй байна гэдгийг бас маш сайн тодорхой зааж өгсөн байгаа. Тийм болохоор одоо яг ямар хувь хэмжээтэйгээр, ямар хүүтэйгээр, ямар хугацаатаагаар, ямар нөхцөлтэйгээр энэ орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хөтөлбөрт хөрөнгө оруулсан бэ гэдэг нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт нь ирээдүйн өв сангийн хөрөнгийг гадны санхүүгийн байгууллагад байршуулсан байна. За тэгвэл энэ нь мөн яг ямар хугацаатай, ямар хэдэн хувийн өгөөжтэй, ямар нөхцөлтэй хөрөнгө оруулалтын санхүүгийн хэрэгсэлд байршуулсан бэ гэдэг ийм хоёрдугаар асуулт. За гуравдугаар асуулт нь бол Чингис хаан баялагын сан ХХК гэж шилэн дансан дээр гарч ирж байгаа. Тэгээ яг шилэн данс руу оруулаад харахаар яг үндэсний баялагын сангийн одоо хөрөнгийг зохион байгуулахад зориулагдсан хуулийн этгээд гэж гарч ирээд байгаа. Гэхдээ тэр дотор бол ямар ч мэдээлэл одоогоор ороогүй байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө Чингис хаан баялагын сан гэдэг маань ХХ компани хэлбэртэйгээр байгуулагдчихад байна уу? Тэгээд энийг яаж зохицуулах гэж байгаа вэ? Статус нь ямар юм бэ гэдэг талаар бас мэдээлэл авмаар байна. Яг ийм 3 асуулт байна. За хариулт өгье. Учир сайд. За үндэсний энэ баялагын сангийн хууль батлагдсны дараа тэр хуримтлалын сандах одоо хуримтлалыг нэмэгдүүлэх ажлууд бол хийгдсэн. Тэгэхээр одоо энэ уул уурхайн компаниудын 34% ногдлол ашиг бол тэр хуримтлалын сан руу одоо төвлөрж байгаа гэсэн үг. Тэр өнгөрсөн хугацаанд одоо энэ 490 орчим тэрбум төгрөг бол уул уурхайн төрийн өмчийн 7 компани ногдлол ашигын хуримтлал. За үүнийг бол эрүүл мэнд орон сууц боловсрол зарцуул буюу одоо үедээ үрдэх ийм хууль эрх зүйн орчинтой. За үүний дараа засгийн газраас тогтоол гарсан. Тогтоол бол энэ хуримтлалын сангийн мөнгийг хэрхэн одоо иргэдэд хүртээгөө гэдэг дээр юм журам гаргаад энэ хуримтлалын сан нь бол одоогийн хуулиар бол хөдөлмөр нийгэм хамгааллын яам дээр хариуцдаг. Тэгэхээр боловсрол эрүүл мэнд орон сууцн дээр юундаа одоо зарцуулах вэ гэдэг дээр иргэд бол хүсэлтээ гаргаад за тэр хүсэлт гаргасны дараа бол түүн дээр нь одоо тэр журмын дагуу Монгол банкнаас бол одоо тухайн одоо хуримтлагдсан хуримтлалыг иргэдэд хүртээх ажил бол хийгднэ гэсэн үг. За тэгээд сая бид бол засгийн газар дээр яриад үндэсний баялагын сангийнхаа хуулийг бол концепцээр нь бол бас дахиж эргэж харах ийм шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа бол ер нь бол ирээдүйн өв сан гэдэг бол яг энэ сэвинг буюу хадгаламж ирээдүйн өв сан. Гэхдээ адилхан л одоо ер нь цаашдаа нэрийн данстай иргэд өөрөө үүнийг ирээдүйд одоо өөрөө хэрэглэх юм болцоог нь бид нар 1-30 он хүртэл ингэ төгжсөн байгаа учраас цаашдаа бол үүнийг одоо зарцуулах боломжийг нь хуулиар нээх цаашлаад одоо бол яг одоогийн хуулиар бол тэр ирээдүйн өв сангийн одоо хадгалагдж байгаа буюу тэр амнатын 65%-аар хадгалагдж байгаа мөнгийг бол 30 оноос хойш санхүүгийн хэрэгсэлд оруулах болцоог хуулиар бол нээсэн байдаг. За одоогийн хуримтлалын санг бол бид нар зөвхөн Монгол банкны бодлогын хүүгээр нэмэгдүүлэл явдаг. Хөгжлийн сан бол бас дахиад тусдаа юм сан байгаа шүү дээ. Гэтэл яг одоо хөгжлийн сан бол яг бодит утгаараа яг хөрөнгө оруулалтын сан шиг ажиллаж өгч чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг таны одоо хэлж байгаа энэ саналуудыг ч гэсэн бид нар бол бас тусгаад цаашдаа бол үндэсний баялагын сангийн хуулийн дээр бүтэн концепцийн юм өөрчлөлт хийхгүй бол болохгүй нэ. Хуримтлалын сан үр өгөөж нэмэгдээ гэвэл зайлшгүй одоо энэ төрийн эзэмшлийн 34%-аас гадна энэ стратегийн ордуудад тооцогдож байгаа тэр ордуудын 34%-ийг
Их хурл өөрөө хэрвээ шийдэх юм бол яг тэр нэг амнаатаа нэмэгдүүлээд байна уу, бүтээгдэхүүн хуваахаар нэмэгдүүлээд байна уу, шийдсэний дараа тэр одоо нэмэгдүүлсэн хэсэг нь өөрөө хуримтлалын сан руу очдог байх нөхцөлийг одоо зайлшгүй бүрдүүлэх ийм бол одоо шаардлагатай байгаа. Тийм учраас одоо үндэсний баялагын сангийн хуулийг бид нар оруулж ирээд өнөөдрийн иргэдэд хэрхэн одоо зарцуулах болцоог нээх вэ гэдэг юм том алхам бол хийх ёстой. Ирээдүйдээ зарцуулахыг нь бол хадгаламж хэлбэрээ буюу цаашлаад бол бид нар яг тэр Норвег шиг тэтгэвртэй гарахтаа давхар тэтгэврийн тогтолцоотой яг адилхан тэр баялагын сангаасаа бас одоо тэр баялагын сангаасаа тэтгэврээ авдаг ийм тогтолцоо руу шилжүүлэх юм үе шаттай алхмуудыг бол баялагын сан дээр хийж явж ижил энэ байгалийн баялагтаа ард түмэн үнэхээр эзэн болж байгаа юм байна гэдгийг нь бол мэдрэгдэнэ. Тэр чудгаараа ихний алхмууд бол хийгдэж байгаа. Энэ бол үе шаттай хийгдэх алхмуудаа. За тэгээ дөрөв бас нэлээд олон асуулт асуугдсан. Энэ дээр бол сангийн яам бас тодорхой хариултуудыг өгөх байхаа гэж ингэж бодож байна. За инкам болон сайд нэмж хариулъя. За уян шиг гүшүүн яг тоо асуугаад байх шиг байна л да тий. Тэгэхээр үндэсний баялагын сангийн тухай хуулиар хуримтлалын сангийн хөрөнгийг яг Төв банкны бодлогын хүүгээс баггүйгээр одоо арвиж болохоор хуульчилсан бид нар тийм ээ. Тэгээ ингээд энэ зохицуултын дагуу Монгол банктай 2024 оны 5 сарын 9-ний өдөр гэрээ байгуулсан. За ингээ энэ гэрээ бол одоо энэ 5 сарын 9-нд энэ гэрээ дуусна. За энэ гэрээгээр бол яг бодлогын хүүгээр тооцож өгөөж өгнө гэж тохирсон учраас бол 30 тэрбум төгрөгийн өгөөж авах юм бид нар. 483 тэрбум бас 30 тэрбум. За энэний 4.9 тэрбум төгрөг өнөөдөр Монгол банкнаас 24 оны эцсээр манай дансанд орж ирсэн. За одоо ингээ бид нар 5 сарын 9-нд ингээд жилийн гэрээ дуусгаад одоо нөгөө цаана байгаа 35 тэрбум төгрөгийн одоо өгөөжийг авч хуримтлалын дансанда байршуулж иргэдийнхээ дансанд энэ өгөөжийг одоо хуваарлах ийм л ажил байгаа яг тоо гэвэл. За наран захирал хариулт өгье. Ажлын хэсгийн 8 дугаар микрофон. За уян шиг гишүүний асуултанд тодруулж хариулъя. Хуримтлалын сангийн хөрөнгө бол иргэдийн хадгаламж үйл яг Монгол банкны бодлогын үгээр өсөж байгаа. Энэ хөрөнгийн менежментийг Монгол банк хариуцж байгаа. За тэр ипотекийн зээлд оруулсан асуудал, тэр мөнгийг аваад үрсэн асуудал зүгээр л хөрөнгийн удирдлагын л хийгдэж байгаа асуудал. Тэгэхээр энэ дээр сая инх хамгаалалтын сайд бол тодорхой илчлээ. Энэ ингээд бодлогын үгээр ямар ч тохиолдолд өсөд явна. За Чингис хаан тэр компани тухай асуусан та тий. Энэ бол улсын хурал баялагын сангийн хуулийг дагалдуулж гарсан тогтоол дээр 2030 он хүртэл энэ баялагын сангийн цаашдаа 2030 он хүртэл хөрөнгөлүүлээд үнээс цааш бол бид яг олон улсын asset management-ийн компаниар удирдуулах ёстой. Тэгэхэд бол бид нар тодорхой мөнгөтэй болно. Дээр нь нэмээд боловсон хүчнээ бэлдэн хууль эрх зүгээ сайжруулна. Энэ ажлыг хийх саяны За гүйцэж хариулъя. 8 дугаар микрофон. Таны асуугаад байгаа энэ хүүг тооцоо хийх, энэ бүх ажлыг хийх зүгээр тэр бэлтгэл ажлыг хангаж байгаа компани болохоос биш энэ хөрөнгийг удирдах компани удирдах байгаа юм биш одоо бол. Зүгээр бид нар 30 онд бол цаашаа энэ компани өөрөө ер нь asset management компани болох энэ зорилго тавьж ажиллаж байгаа гэсэн. За энэ дээр бол компаниудаас зөвхөн оролцож байгаа нь Эрдэнэс Монгол орлого төвлөрүүлэгч Эрдэнэс Монгол энэ орлогыг төвлөрүүлж өгч байгаа. Ийм ирээдүйн өв сангийн хөрөнгийн менежментийг бол Монгол банк яг хийж байгаа 3 зэрэгэлтэй олон улсын санхүүгийн хөрөнгөд оруулж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Нарийн тоо авъя гэвэл энд Монгол банкны төлөөлөл эрсдсэн сууж байна. Өшөө. За Монгол банкнаас хэн байна? За 3 дугаар энэ дээрээс нэмэлт хариулт өгье. Гишүүний асуултанд нэмж тодруулъя. Ирээдүйн сангийн хөрөнгийг бол Монгол банк болон сангийн яамны хооронд 2027 оны 3 сарын 7-ны өдөр
харилцан нөгөө халгамж байршуулах гэрээ байгуулад энэнийхээ хөрөнгөний удирдлагыг хийж гүйцэтгэж байгаа. За энэ хөрөнгөний удирдлагыг бол мэдээж нэгдүгээр эрсдэл, хоёрдугаарт хөрөг чадвар, гуравдугаарт өгөөж гисэн энэ дараалалаар яг нөгөө одоо нөгөө валютын нөөцийг удирддаг энэ хүрээнд удирдлагыг хэрэгжүүлээд явж байна. Тэгээ одоогийн байдлаар бол хамгийн өргөж чадвартай 3 төв банкны хадгаламжтай байршуулсан. За өгөөжийн хувьд бол 4.32% өгөөжтэй. За энэ дээр бол За Дамжин сүрэнгийн жаргал сайхан гишүүн асуулт асууя.